Сайн мэцхан өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. 2000 оны 6 дугаар сарын 29-нд Хятадын Ляоны мужийн Ананас дахь тансаг зэрэглийн нэгэн зочид буудлын 1303 дугаар өрөөнөөс 22 настай Лян Лилигийн зохицуулжээ. Тэр маш юр бусын байдалтай хувцсан замбраагүй болсон байсан байна. Тэр өрөөнд түүнтэй хамт байсан залуугийн нэр нь Шанер байсан бөгөөд тэр даруй гол сичгтэн болжээ. Анх харахад энэ нэрийг гэрч баримт олон тул нилээд энгийн юм шиг санагдсан байна. Гэхдээ хин ч энэ нэрийг Хятадын шүүхийн түүхэндх хамгийн дулаантай, хамгийн хачирхалтай эргүүдийн нэг болно гэж огт төсөөлөөгүй. Дараагийн 6 жилийн турш задлангийн дүгнэлт 6 удаа цэцлэгдэж дахин өөрчлөгдөж бичигдсэн. Сичгтэн баригдан, суллагдан, дахиад баригдан. Энэ нэрийг дуусшгүй тойрог шиг эргэлдэж байлаа. Шанер 1977 онд Анан хотод дээд зандаа нэг гэр бүл төрсөн байна. Түүний аав нь тухайн орон нутгийн олон нийтийн аюулгүй байдлын байгууллагад өндөр албан тушаалтай төрийн систем дотор нөлөө ихтэй хүн байжээ. Түүний ээж нь хотын томоохон эмнэлгүүдийн нэгэнд ажилладаг эмч байсан байна. Эцэг эх нь улс төрийн хүч, нийгмийн байр суурь хоёр нийлээд Шанерд багасаа л маш хүчтэй хамгаалалт болж өгчээ. Ийм орчинд өссөн болохоор тэр эрхэлж хүссэн бүхний авч сурсан байсан бөгөөд бэрхшээл саадтай бараг нүр тулж үзээгүй. Ингэж хит хамгаалуулж өснө нь түүнийг аяндал би бусдаас онцгой дээгүр хүн гэж итгэдэг болгосон юм. Бусдыг дорд үзэж дээрэнгүй амдаг ааш нь түүний салшгүй нэг хэсэг болжээ. Шанерийн хурд ертөнц бүхэлдээ өөрийнх нь эргэн тойронд иргэдэг мэт санагддаг байсан. Учир нь тэр хүссэн зүйлээ авч удаагүй тохиолдол амьдралд нь нэгч байгаагүй. Амьдралдаа хизээж үгүй гэж сонсч үзээгүй нь түүнийг ямар ч дүрм хэл хязгаарыг тоодгүй юм болгосон юм. Шанер ахлах сургуулаа төгсөх үед сурлага нь онцгой биш, жирийн л төвшөнд байсан байна. Гэхдээ энэ огт асуудал болоогүй. Төрийн доторх нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд зориулсан тусгай квотоор тэр бусдаа шудраг өрсөлдөхгүйгээр амархан цагдаагийн актемд элсэн оржээ. Аавынхаа танил алаар дамжуул тэр Анан хотын замын цагдаагийн элцийн харай нэгэн албанд ажиллаж оржээ. Тэр ажил нь тайван хэлбэр бөгөөд жинхэнэ чадвар хичээл зүтгэл бараг шаарддаггүй байлаа. Гэхдээ түүнд чухал нь ажил биш байсан. Түүнд хамгийн чухал нь өмсөх цагдаагийн дүрм тувцсан байжээ. Тэр дүрм тувц бол эрх мэдлийн бэлэг тэмдэг байсан тул түүнийг өмсөх тусам Шанер улам бардам, улам өөртөө эсгэл хангалуун болдог байв. Түүний хувь дүрм тувц нь хариуцлага, үүрэг гэсэн утга огт биш байсан. Тэр дүрм тувц нь яг л гоёлын хувцс шиг би юу ч хийж болно гэсэн эрх мэдлийг түүнд өгдөг зүйл байв. Тэр залуу царай, боломжийн, баян бас эрх мэдэлтэйгээ бүлээс гаралтай, дээрээс нь цагдаа. Энэ бүх давуу тал нийлээд Шанерыг Анан хотын залуусын дунд нилээд нэртэй олонний танил хүн болгожээ. Мөнгө ихтэй болохоор тэр хизээч харамлалгүй дураараа цацдаг байсан байна. Зугаацж цэнгэх амьдралдаа тааруулахын тулд тэр тухайн үедээ хамгийн танцаг тооцогддог таньюанцчд будал нэг өрөөг урт хугацаагаар байнга түрээслээ авчээ. Түүний хувьд эмэгтэй хүн мөнгө эрх мэдэлгээд бүх зүйл зүгээр л өөрийн хүслийг хангах хэрэгсэл байлаа. Тэр ямар нэгэн хүн эсвэл ямар нэгэн зүйл нүдүүнүүл ямар ч үнээр хамаагүй заавал өөрийн болгож авах ёстой гэж боддог байжээ. Тэр хизээж татгалзлыг хүлээн зөвшөөрч байсангүй, бас хизээж бууж өгч байсангүй. Гэхдээ Лян Лили гэдэг залуу бүсгүй түүнээс огт өөр ертөнцид амьдардаг хүн шиг байлаа. 1978 онд Лян Лили төрийн албан агчдын гэр бүл хатуудыг журамтай, уламжлал үнэт зүйл баримталдаг айл төржээ. Түүний аав Анан хотын сахилга, хяналтын комист ажилладаг шударга цэвэр нэртэй хүн байсан байна. Түүний ээж Ваншуу гэдэг улсын үйлдвэрт ажилладаг зөөлөн сайхан сэтгэлтэй эмэгтэй байжээ. Айлын хамгийн отгоо охин байсан болохоор Лилиг эцэг эх нь ах нь багасаа маш их хайрлаж эрхлүүлж өсгсөн байна. Лили сайхан төрхтэй, өндөр нуруутай, бас цэвэрхэн охин байжээ. Тэр олон хүний дунд байсан ч анхаарал татдаг, өөрийн гэсэн татах хүчтэй хүн байсан. Ийм сайн хүмүүжлэлтэй айлд өссөн болохоор тэр ёс зүйтэй, ээлдэг, хинтээж чин сэтгэлээсээ харцдаг. 1997 онд ахлах сургуулаа төгсөөд Лили их сургуульд орох оноо нь бага зэрэг дутсан учраас үргэлжлүүлэн суралцахаас татгалзжээ. Тиймээс тэр Анан хотын нэг байгууллагад нэгтлэнгийн туслахаар ажиллаж орсон байна. Тэр үед Хятадд их сургууль орох боломж тийм өргөн байгаагүй учраас олон залуус ахлах сургуулаа төгсөөд шууд ажиллаж ордоггүй. Лилигийн ажил тогтвортой, амьдрал нь өдрөөр тайван жигд явж байсан. 20-од наснда ирч хүчтэй байхдаа тэр ирээдүйнхээ талаар олон сайхан мөрөөдөл тэгж явжээ.
Ажлын хамт олон найз нөхдийнх нь нүдэнд Лили бол сайхан сэтгэлтэй ажилдаа өмнө чохон байв. Түүний зан чанар сайн, түүнд дуртай залуус олон байсан ч Лили хайр сэтгэлийн тал дээр маш болгоомжтой, амархан сэтгэлээ нэгдгүй байлаа. 2000 оны 100 Лили ахлах сургуулийн ангийн уулзалтанд ойр дотны найзтайгаа уулзахаар очижээ. Энэ удаагийн уулзалт онцгой байсан. Нэг анги биш, тухайн үед төгссөн бүх ангиуд нийлсэн том уулзалт байсан учраас хүн ихтэй байв. Тэр орой үдшилэг дээр үсээ гялцуулан таслаж, сайхан хувцсан өссөн, дүүр нь ягаан туяатай нэг залуу байн Лилид ойртож яриа өдөх гэж оролдож байжээ. Тэр залуу бол Шангайр байв. Үнэндээ сургуульд байхдаа Лили энэ залуугийн тухай аль хэдийн сонсч байсан юм. Тэр бол баян айл ирэх хүүхэд ихэнх цагаа сурлагатаа биш 6 цэнгэлд өнгөрөөдөг нэгэн гэдгээрээ алдартай байжээ. Гэхдээ Шангайр Лилид энэ өдөр анх удаа жинхэнэ утгаар нь анхаарал хандуулж эхэлсэн байна. Охид томрох тусам их өөрчлөгддөг. Тэр өмнө анзаарагдгүй даруухан байсан Лили одоо гайхалтай үзэсгэлэнтэй бүсгүй басныг олж харжээ. Нүрээ будаагүй байсан ч түүний төрх зэвэрхэн, дэгжин, харцан намуухан аашин нийлдэг байв. Тэр мөчөөс эхлээд Шангайрт Лилиг ямар ч үнээр хамаагүй өөрийн болох хүсэл төрсөн. Гэвч Лили түүний өмнө уулзч байсан охтоос огт өөр байлаа. Түүний гайхуулсан мөнгө, тансаг бэлэгт Лили огт сонирхолгүй байв. Бүр эсэргээрээ түүний энэ зан нь Лили дургуутал төрүүлж байжээ. Тэр маргалдахыг хүсээгүй учраас шууд муудалцаагүй ч Шангайраас татгалзаж байлаа. Гэхдээ Шангайр бол амархан бууж өгөх хүн биш. Түүний амьдрал авч чадахгүй гэдэг зүйл юусоо байдаггүй. Лили татгалзах тусам Шангайр буцаагүй, харин бүр заавал өөрийн болгон гэсэн бодол нь улам хүчтэй болсон. Тэр найзуудаа Лилиг өөрийг нь зүгээр туршиж, тоглож байна гэж хэлж, удахгүй яаж өөрийн болгохыг хараарай гэж өнгөрч байжээ. Үүний дараа Шангайр Лилиг улам бүр дарамтлж эхэлсэн. Тэр байнга заалгаж мессеж бичиж, бүр танил талаа ашиглан Лили хаана явж байгааг нь, юу хийж байгааг нь хүртэл тавнаж эхэлжээ. Түүний ингэж хит улааш дагсан нь Лилиг улам майж сандарч явхад хүргэж байлаа. Лили энэ тухайга дотны найзтай ярьж гомдлжээ. Найз нь бүхнийг сонсоод Шангайрыг гэр бүлийнх нь байдал төвөгтэй, эмэгтэйчүүдээр тоглодог муу нэртэй хүн гэдгийг сануулж аль болох хол байхыг зөвлөсөн байна. Лили энэ зөвлөгөөг бүрэн зөвшөөрж Шангайртай бүх харилцаагаа тасалж амьдралаасаа бүрмөсөн арилахыг шийджээ. Лили ингээнээр бодохдоо түүнтэй ганц удаа нүүртүүлж шулуухан ярьж бүхнийг дуусгавал асуудал шийдэгдэнэ гэж итгэв. 2000 оны 6 дугаар сарын 29-ний орой бол Лилигийн амьдралын хамгийн сүүлийн өдөр байв. Тэр өдөр Лили ойр дотны найз болон хэдэн найзуудтайгаа хамт эхлээд орой хоол идээд дараа нь шөнийн клубт очиж бүжиглэж зугаацахаар тохирсон байлаа. Орой хоолны ширээний ард бөгөөд хөвгчлөлтэй юм ярьж инээж өхрөлдөж уур амьсгал маш сайхан байв. Тэр үед Лилигийн уцаг гэнэт дугарлаа. Тэр дэлгэцийг харахад дургуутал төрүүлдэг нэр гарч ирэв. Шангайр. Лили уцаа хамагц Шангайр их яаралтай өнгөр бараг татгалзах боломж өгөхгүйгээр өөрийн байнга байдаг зочид буудлын бэн 303 дугаар өрөөнд яаралтай ирэхийг шаардсан. Лили анхандаа шууд татгалзахыг хүсжээ. Гэвч утасны цаанаас Шангайр үнэхээр чухал зүйл гэж шатгсан байна. Тэр энэ уулзалт хамгийн сүүлчийнх нь байх болно. Үүнээс хойш Лилиг хизээж дахиж зовоохгүй гэж тангархлагч ам тангархаа өгөв. Энэ бол хамгийн сүүлийн удаа гэсэн үг Лилигийн сэтгэлийг ганхуулжээ. Энэ төвөгтэй байдлыг нэг мөсөнд дуусгая гэсэн бодлоор Лили очиод нүүртүүлж дараа нь 50 амьдрна гэж бодсон байна. Ингээд Лили найзуудаа түр явчаад ирээ хамгийн ихдээ нэг цагийн дараа клуб дээр уулзъя гэж хэлээд гарчээ. Найзууд нь баг зэрэг санаа зовсон ч Лили итгэлтэй шийдэмгий харагдсан болохоор болиулсангүй. Оройн 8 цагийн үед Лили ганцаараа каньон зочид буудлаар орж 13 давхрын 1303 дугаар өрөө рүү явжээ. Түүний бодлоо энэ бол зүгээр л богино яриа дараа найзууд руугаа буцаж өргөжлүүлнэ гэж төсөөлж байв. Орой 9 цагаас хойш цай найз нь Лилиг санаа зовж уцаар залгаж хизээ ирэхийг нь асуужээ. Утасны цаана Лилигийн хоолой хэвийн мэд сонсогдож одоо ч Шангайртай ярьж байна. Жаахан хүлээж байгаарай гэж хэлсэн байна. 20 минутын дараа тэд клубын үүдэнд очисон хойноо дахин залгахад Лили дахиад жаахан хүлээгээрэй гэжээ. Бүгд баг зэрэг ууралсан ч ноцтой зүйл гэж бодоогүй. Оройн 10 цаг 25 минутад сайн найз нь дахин залгахад энэ удаа Лилигийн хоолой огтөөр сонсогдсон байна. Түүний үг бувтнаж ойлгомжгүй яг л хагас ухаангүй мэт байв.
Лили үг бүр арай ядан хэлж тасалтан ярьж байлаа. Тэр 20 минутын дараа клубын үүдэнд очно гэж найзтай хэлжээ. Энэ үед сайн найз нь маш их түгшиж эхэлсэн. Лилиг арх уухад хүргэсэн юм болов эсвэл өөр зүйл болсон юм болов гэж айж байв. Харин 20 минут өнгөрөхөд Лили ирсэнгүй. Сайн найз нь сандран дахин залгасан ч энэ удаа утас нь унтарсан байжээ. Тэр даруй ангийнхнаараа шангарын дугаарыг олж залгаж эхэлсэн байна. Залхахад шангарын хоолой сандарсан түгтэрсэн байв. Тэр Лилид нэг юм болчих шиг байна. Яаралтай хүрээдэр гэжээ. Юу ч бодох завдалгүй тэд клубээс гарч такси бариад каньонд чид бод руу очсон. Тэд 13 давхарт очиод 1303 дугаар өрөөний хаалгыг хүчтэй тогшиж эхэлжээ. Удаан тогшсны эцэст шангар хаалгаа нэв. Лили хаана байна гэж ууртаагаар асуухад шангар юу ч хэлэлгүй унтлахын өрөөрөө заасан байна. Лилигийн найзууд нь дотгош ормогц тэдний харсан зүйл үнэхээр аимшигтай байлаа. Лили орон дээр хөдөлгөөнгүй өвдөж хувцсгүй биеийн нийл гарсан байв. Түүний царай аимшигтай ягаан хөхөрсөн уруулхамс нь харалжээ. Зүүнүүд нь хагас нээлттэй цагаан нь улааж цуцсан тодрон харагдаж байв. Гар цээж нь том жижиг хөхрөлтөөр дүрэн яг л аимшигтай тэмцэл болсон мэт харагдсан. Хэн нэг нь ухаан орж 120 түргэн тусламж 110 цагдаа дууджээ. Дуудлага өгснөөс хойш ойролцоогоор 20 минутын дараа түргэн тусламжийн баг болон цагдаа нар ээлж дараалан ирэв. Гэхдээ аль хэдийн бүх юм оройтсан байсан. Эмчнэр үзээд Лили нэлээд хугацааны өмнө нас барсан болохыг тогтоосон байна. Биеийн хөшинг байдал болон арьсан дээрх цус тогтсон байдлаас нь харахад түүнийг ойролцоогоор оройн 10 цаг 30 минутын үед нас барсан гэж үзжээ. Энэ нь Лили хамгийн сүүлд найзтайгаа уцаар ярьснаас тун удалгүй байв. Лилигийн эцэг их аимшигт мэдээг сонссон ч шөнийн 1 цаг 30 минут хүртэл эмнэлэгт хүрч чадалгүй байжээ. Ээж нь шарил хадгалах өрөөнд орж охиныхоо хүүтэн биеийг хармагц ертөнц нурж унах шиг болж тэр дорой ухаалцсан. Хэргийн газраас цагдаа нар маш чухал баримт цуглуулсан байна. Нэгдүгээрт шинжилгээгээр Лили нас барахаас өмнө хэн нэгэнтэй бэлгийн хайцанд орсон тогтоогдчихжээ. Хоёрдугаарт орны хажуугийн шалан дээр тайвшруулах эмийн нунтаг наалзан зочид буудлын цаас олцсон. Эдгээр бүх баримт ганцхан хүн рүү тэр шөнө Лилитэй хамт байсан шангар руу зааж байлаа. Гэвтэл шангар цагдаагийн байцаалал дээр итгэмээргүй их зөрүүд даварсан байдал гаргасан байна. Тэр бүх зүйлийг мэдгүй гэж өөрийгөө огт хамаагүй өмнөд тайшилжээ. Хамгийн уур хүргэм зүйл нь хэрэг гарсан тэр шөнө шангарыг албан ёсоор баривчлаагүй. Харин түүний аав олон нийтийн аюулгүй байдлын өндөр алтан тушаалтад ирээд дотоод сахилгын орой гэсэн нэрээр өөрийн байгууллага руу шууд авч явжээ. Зөвхөн Лилигийн гэр бүлийн тасралтгүй шаардлагын дараа л 2 хоногийн дараа түүнийг баривчилж шалгалж эхэлсэн байна. Гэтэл Лилигийн гэр бүл төсөөлөөгүй нэг зүйл болжээ. 6 хоногийн дараа цагдаа нар шангарыг юу ч болоогүй мэт судлаж явуулсан. 7 дугаар сарын 19-нд Лилигийн гэр бүл албан ёсны шүүх эмнэлгийн дүгнэлт иржээ. Тэр дүгнэлтэд Лили нойр булчирхаа өрөвсөл гэдэг өвчнөөр нас барсан. Хүү амны хэрэг биш гэж бичсэн байв. Энэ дүгнэлтийг Лилигийн эцэг их яаж бодоод хүлээн авч чадсангүй. Охин нь өмнө хизээж ноцтой угдаж байгаагүй үргэлж ирүүл байсан. Яаж гинэд ийм ховор аимшигтай өвчнөөр нас барах вэ? Тэгээд хэрвээ үнэхээр өвчнөөр нас барсан юм бол бие дээр хөхрөлт задуулсан шинжүүдийг яаж тайлбарлах вэ? Охиндоо шудраг хасыг олохын тулд Лилигийн эцэг их асар их уу гашуугаа дарж өөрсдөө үннийг хайж эхэлжээ. Тэд хот даяарх номын сангуудаар явж нойр булчирхаа өргөслийн тухай бүх ангаахын материалуудыг судалсан байна. Түүнчлэн шүүх эмнэлгийн дүгнэлтийг барин томоохон эмнэлгүүдийн мэргэжлүүд профессорудтай уулзжээ. Бараг бүх юм жижигхэн зүйл хэлсэн байна. Нойр булчирхаа өргөсөлтэй хүн тэсэшгүй хүчтэй гэзүгдэж байнга гуйлждаг. Тийм хүчтэй өвдөлттэй хүн дуугүй тэсэж суух боломжгүй. Дээрээс нь Лилигийн эдийн сорцод нойр булчирхаа өргөслийн шинж бараг байгаагүй. Зөвхөн жаахан тусаалтал харагдсан. Тийм болохоор нойр булчирхаа өргөслөөр нас барсан гэдэг дүгнэлтэнд энэ баримт огт тохирохгүй байв. Харин боогдож нас барахад ч дотоод эргэтэн тусаалддаг гэдгийг зарим эмч тодорхой хэлжээ. Яг энэ үед Лилигийн ээж нэг аимшигтай баримт олж мэджээ. Шангарын ээжийн ажилладаг эмнэлгийн нэг эмч Лилигийн цогцост гэр бүлийн зөвшөөрлөхгүй нууцаар задлан хийсэн байлаа. Тэрч бүх хэл тэр задлангийн дараа Лилигийн зарим дотоод эргэтэн ор мөргөө алга болсон байв. Хамгийн уур хүргэм зүйл нь
Тэр эмч шүүх эмнэлгийн ямарч ирэх мэрэгчлэхгүй хүн байжээ. Энэ бүхэн хэн нэгэн эрх мэдлээ ашиглаж хүн амны хэргийг өвчний өвхөл мэт болгож даллах гэж байгааг илтгэж байв. Энэ бүхнийг мэдсэн Лилийн гэр бүл уур хилэнгээ дарж чадсангүй. Тэд үннийг олохын тулд дахин задлан шинжилгээ хийхийг эрх баригчдаас хүчтэй шаардаж эхэлжээ. Гэвч орон нутгийн цагдаа нар байнга хойшлуулж тодорхой хариу өгөхгүй сунжруулсаар байв. Зөвхөн 8 дугаар сарын 29-нд олон удаагийн тэмцэл дарамтын дараа л дотоод хэргийн яам 2 шүүх хэмнэлийн мэрэгчлэлтэд илгээж хэргийг дахин янхаар болсон байна. Энэ үед Лилийн гэр бүл энэ удаа үнэн ил болно гэж маш их найдвар тавьжээ. Гэвч тэднийг дахин нэг хүн цохил хүлээж авлаа. Яамнаас ирсэн 2 шинжээч баримтуудыг үзээд анхны дүгнэлт бүрэн зөв алдаа байхгүй гэж мэдэгдсэн байна. Энэ мэдээ Лилийн ээжийг бараг сэтгэлээр унгаж бүр мөс нь нураах шахсан. Тэр охиныхын цогцыг чандарлуул бүх нотлох баримт үнс болчихно гэдгийг сайн ойлгож байв. Тиймээс тэр аимшигтай шийдвэр гаргажээ. Тэр өөрийн мөнгөөр том үлдэгч авч охиныхоо биеийг хадгалахаар шийдсэн байна. Лилийн ээж өөрийн гараар охиныхоо биеийг арчиж байлаа. Тэр охиныхоо хүүдэн царайг илж яг бага байхад нь унтуулдаг байсан шигээ ил цуудаг байв. Дөлөмсөн нь урсан байж охиныхоо төлөө заавал үнэн шудраг эсийг нь олно гэж өөртөө амласан. Лилийн ээж аав нь төрийн байгууллагуудыг үе захиж хаалга тогшиж үннийг ирж авч байхад шангаар гадуур юу ч болоогүй мэд эрх дураараа амьдарч байв. Түүний амьдрал Лилийн өвхлөөс болж огт өөрчлөгдөөгүй. Гэр бүлийнх нь эрх мэдэл мөнгө бүхнийг дарж өгсөн болохоор тэр юу ч болоогүй юм шиг урдынхаа тансаг задгаан амьдралаа өргөжүүлж байжээ. 2001 оны 4-р сард Лилийн нас барснаас 1 жил болоогүй байхад шангаар бүр тансаг сүртэй урам исэн байна. Энэ мэдээг сонсон Лилийн ээжийн зүрх утгаар зүсэх мэт болжээ. Охиных нь бие хөлдөөгч нь твтэж шудраг хацыг хүлээж байхад түүнийг алсан алуурчин найр хийж инээд баясгалдуунд амьдарч байв. Энэ мөчид Лилийн ээж шангарын гэр бүлийн нөлөө хичнээн их болохыг ойлгожээ. Тэд орон нутгийн бүх эрх мэдлийн сүлжээнд гүн гүнзгий холбогдсон байлаа. Энгийн замаар шудрагаас олох бараг боломжгүй болсон. Гэхдээ Лилийн ээж бууж өхөөс татгалзав. Тэр дараагийн жилүүдэд хууль, шүүх эмнэлгийн зузаан номнуудыг хуудас бүрээр нь уншиж эхэлжээ. Тэр мэргэжлийн нэр томьёо ойлгож сурч, хууль дүрмийг судлаад охиныхоо эрхийг аврах бүх боломжийг хайж байлаа. Лилийн ээж нөхрөө гэр бүлийн бүх эд хөрөнгөө зарахыг ятгаж, тэр мөнгөөр хууль чөлсөлж, төрийн бүх шатанд гомдол гаргасаар байв. Эцэст нь энэ ээжийн уйггүй тэмцэл нэг чухал ахиц авчирчээ. 2001 оны 6 дугаар сард олон нийтийн дарамт дээд шатны зааврын улмаас Анаа нутгийн прокурорын газар хэргийг дахин шалгахаар болжээ. Үүнтэй зэрэгцэн хамгийн найдвартай шинжилгээ гаргахын тулд Лилийн эдийн сорцыг Шанхай дахь шүүхийн яамны шинжилгээний төв рүү явуулахаар болсон байна. Лилийн ээж эдгээр сорц бол охиных нь цорын гас найдвар гэдгийг ойлгож байв. Тиймээс хэн нэгэн сольж магадгүй гэж болгоомжилж өөрөө онгоцны тасалбар авч эдийн сорцыг тээсэн цавыг гартаа барин шинжээчтэй хамт Шанхай руу нисжээ. Тэр үүнийг ганц биш 3 удаа давтаа хийсэн байна. 9-р сард Шанхай шинжилгээний хариу эцэст нь гарчээ. Дүгнэлт Лилийн нойр булчирхайн өргөслөөр нас бараагүй гэж тодорхой бичсэн байв. Энэ нь өмнөх 2 дүгнэлтийг бүрэн цаасан том эргэлт байлаа. Лилийн ээж энэ тайланг барихдаа нулимсаа барьж дийлээгүй. Гэвтэл Анаа нутгийн цагдаа нар шүүхийн яамны энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ. Тэд энэ тайлан нойр булчирхайн өргөслийг өгөөсгсөн ч яг юунаас нас барсныг тогтоогоо өгөж маргаж хэргийг хүн амны хэрэг гэж бүртгэхээс зайлсхийсэн байна. Мэдээж Шангарыг дахин баривчлахаас татгалзжээ. Уурлаж цөхөрсөн Лилийн гэр бүл дахин шинжилгээ хийхийг шаардав. Гэвч дараагийн шинжилгээ өмнөхөөс ч илүү ойлгомжгүй урам угалсан болжээ. Энэ удаа дээд прокурорын газрын шүүх эмнэлгийн баг оролцсон байна. Хүн бүр одоо л эцсийн үнэн гарна гэж найдаж байв. Гэтэл тэд Лили арх болон тайвшруулах юм хамт эргэлснээс болж нойр булчирхаан цусаалдаж нас барсан гэж дүгнэжээ. Энэ мэдээг сонсоод Лилийн гэр бүлийн хувьд тэнгэр нурах шиг болов. Эцэст нь 2003 оны 3 дугаар сарын 5-нд Лили нас барснаас бараг 3 жилийн дараа энэ нэрийг хамгийн чухал эргэлтийн цэг төржээ. Лянан мужийн Шаньян хотод шүүх эмнэлгийн мэргэжлийн том хурал болсон байна. Энд Хятадын хамгийн шилдэг 7 шүүх эмнэлгийн профессор оролцжээ. Тэд бүх эдийн сорц хэрэг материалыг өмнөх бүх дүгнэлтийг маш нарийн судалсан байна. 7 мэргэжилтэн нэгэн дуугаар
Өмнөх дүгнэлтүүд бүгд буруу гэж тогтоожээ. Лили нойр булчирхай өргөслөөр нас барах боломжгүй. Харин гадны хүчээр боогдож амьсгал нь наагдсанс болж нас барсан гэж тэд тогтоосон байна. Өөрөөр хэлбэл энэ бол хүн амны хэрэг гэж аль бие ёсоор дүгнжээ. Энэ бол аль хэдийн 5 дахь шинжилгээ байсан бөгөөд бүх худал хуурмаг халхавчийг нураасан шийдвэр байлаа. Ингээд Анаа нутгийн цагдаа нар Шангэрийг дахин баривчлахаас өөр аргагүй болов. Гэвч асуудал энд дуусангүй. Шууд алсан гэдгийг нотлох баримт дутуу гэсэн шалтгаанаар прокурорын газар түүнийг баривчлах зөвшөөрөл өгөхөөс 2 удаа татгалзсан байна. Энэ үеэр Лилигийн ээж цагдаагийн газрын даргатай уулзахад дарга их хэмжээний мөнгө авч хэргийг хаах боломж бий юу гэж асуужээ. Лилигийн ээж үүнийг эрс татгалзаж үннийг хэцүү хүртэл олно гэж мэдгдсэн байна. 2004 оны эхээр Лилигийн ээж бүх баримтаа цуглуулад ганцаараа Бээжин рүү явжээ. Энэ удаа настай эхийн ууггүй тэмцэл эцэст нь дээд удирдлагын анхаарлыг татсан байна. 2004 оны 4-р сарын 8-нд дотоод хэргийн яамны 5 шинжээж хэргийг дахин нээх шаардлагатай гэж нэгэн дугаар дүгнжээ. 6 сарын дараа Шангэрийг 3 дахь удаага баривчилсан байна. Энэ удаад түүнийг Анаа нутгаас хол Панжэ нут руу шилжүүлж гэр бүлийнхэн нөлөөнөөс тусгаарлажээ. Тэр хотод очиод түүнийг хамгаалж байсан ард тал нь байхгүй болсон. Тиймээс мөрдөгчд түүнийг биш эхлээд ойр дотны хүмүүсийг нь барихаар шийдэв. Тэд Лилигийн сайн найзыг дуудсан. Лилигийн сайн найз айсандаа бууж өгөөд урд нь худал мэдүүлэг өгснөө эцэст нь илчилжээ. Хэрэг гарсны маргааш Шангэр түүнийг мөнгө занал хийлээ дарамталж Лили болон өөрийг нь олон жил өрхөж байсан гэж худал яриулахыг тулгасан гэдгээ хэлсэн. Дараа нь Шангэрийн найз мөн үннийг ярьжээ. Тэр Шангэрийг Лилид галзуу мэд дурлсан байсныг хэрэг гарсан орой түүнийг яах вэ гэж асуухад ийм өгөөд унтуулгыг зөвлснөө хүлээсэн байна. Үүнтэй зэрэгцэн 6 дахь эцсийн задлангийн дүгнэлт гарчээ. Лили боогдож нас барсан батлагдсан байна. Энэ бүх баримтыг тулгахад Шангэр эцэст нь хэрэгээ хүлээжээ. Тэр эцэст нь 5 жилийн өмнөх тэр аимшигтай орой юу болсныг бүгдийг нь ярьжээ. 2000 оны 6 дугаар сарын 29-ны орой Лилиг зочид буудалд дуудахаас өмнө Шангэр аль хэдийн гэмт хэрэг хийх бүхнээ бэлдсэн байсан байна. Тэр эхлээд зочид буудлын үүдний дэлгүүрээс жимсний шүүс авчээ. Дараа нь машиндаа байсан урьдчилан бэлдсэн 5-6 ширхэг тайвшруулах юмээ гаргасан байна. Тэр эмнүүдийг зочид буудлын тэмдэглэлийн цаасанд боож нарийн нутаг боллон буталжээ. Дараа нь тэр бүх нутаг эмийг шүүсэнд хийж хутгасан байна. Орой 9 цагийн үед Лили өрөөнд орж ирэхэд Шангэр ээлдэг найрсаг дүрсгэн угтаж авчээ. Тэр шүүсийг түүнд өгсөн байна. Юу ч сэжиглээгүй Лили бүгдийг нь нэгд оруулсан. Дараагийн 30 орчим минут Шангэр зүгээр л ярьж сууж ийм нөлөөллийг хүлээжээ. Удалгүй Лилигийн толгой эргэж гар хөлн суларч эхэлсэн байна. Энэ мөчид Шангэр түүний утсыг унтраажээ. Тэр хагас ухаангүй Лилиг орон дээр өргөж тавьсан байна. Гэтэл яг тэр үед Лили гинэд ухаан орж аюул орсноо ойлгоод эсэргүүцэж орилж эхэлжээ. Зочид буудлын ханы дуу тусгаарлалт муу байсан тул түүний ашгаран коридор цонцогдох аюултай байв. Айд сандарсан Шангэр дээр авч Лилигийн нүрэн дээр таржээ. Иймэд сулцсан бие нь тэмц чадалгүй аажмаар сулхан эцэст нь хөлгөөнгүй болсон байна. Шангэр дэрийг авахд Лили амьсгалгүй болчихсон байжээ. Энэ гэмт хэрэг 2000 онд болсон ч 2006 оны 5 дугаар сарын 15-нд Шангэр шүүхийн өмнө очсон. 9 сар үргэлжилсэн шүүх хуралдааны дараа Анаа нутгийн шүүх түүнийг бүх насаар нь орхиол оноосон байна. Гэхдээ Лилигийн гэр бүл үүнд сэтгэл хансангүй. Тэд энэ бол санаатай хүн амны хэрэг гэж үзэж цаазын ял оноох ёстой гэж шаарджээ. Гэвч дээд шатны шүүх энэ өсөлтийг хүлээж аваагүй. Ингээд 6 жил үргэлжилсэн 6 удаа дүгнэлт өөрчлөгдсөн 3 удаа баривчлагдаж суллагдсан энэ нэмэгдэлт хэрэг ийхүү аль бие ёсоор дууссан юм. За ингээд өнөөдрийн бичлэг маань энэ өрөө дуусгаж байна. Та бүхэн дараагийн бичлэгээ үзхийг хүсвэл лайк, саба заавал дараад өгөөрэй.